Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ парламент телевизийн төв цэг зочны хөтөлбөр үүгээр эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн судалгаа инновацийн албаны дарга хатагтай одон чимэг оролцож байна. За бидний ярилцах сэдэв бол салбар дундын эрдэм шинжилгээний хурлын тухай байгаа. За Хүмүүнлэгийн ухааны их сургууль судалгаа эрдэм шинжилгээний ажлын гол бодлого нь юу байдаг вэ? Судалгааны дээрээс нь судалгааны гол чиглэлүүдийн талаар та ярихгүй юу? За баярлалаа. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь нийгэм хүмүүнлэгийн салбарын за ялангуяа салбар дундын судалгааны ажлыг бол дэмжих ажиллах тал дээр бол нэлээд анхаарч сүүлийн судалгаа бидний одоо төсөлт ажлууд бол энэ чиглэлээр бол анхаарч ажиллаж байна. Тэгээ ялангуяа бид бол нөгөө нейро сэтгэл судлал гэдэг одоо тэргүүлэх чиглэл дээр үндэслээд салбар дундын одоо судалгаануудыг бол төлхөө хийж өнөөдөр одоо хэрэглээнд оруулаад нийгмийн асуудлыг шийдэл явж байгаа. За нөгөө талаас бид нар яагаад нейро сэтгэл судлалыг одоо тэргүүлэх чиглэлээ болгож байна гэхээр манай сургууль тархи судлалын лабораторитой, туршилтын лаборатори. Тэгэхээр энэ одоо лаборатори дээр түшиглээд одоо нейро сэтгэл судлал, за эерэг сэтгэл судлал, за нейро сэтгэл судлал маань бусад одоо хэл шинжилэл, компьютерийн шинжилгээ ухаантай хослуулсан судалгааны ажлуудыг бол хийгээд явж байна. Нийгэм чухал нөлөө үзүүлсэн эсвэл үзүүлэх боломжтой сүүлийн үеийн төслийн жишээг та хуваалцахгүй юу? За бид бол одоо яг нийгэм хүмүүнлэгийнхаа салбар дундын за одоо мэрэгжил хоорондын одоо судалгааны ажлуудаар төлхөө харж байгаа учраас бид бол нэлээд олон туршилт судалгаа нийгэм рүү чиглэсэн тэгээ нийгмийн асуудлыг шийдсэн судалгааны ажлуудыг бол хийж гүйцэтгэсэн. За тэр дундаа дурдах юм бол та бүхэн хүмүүс мэдж байгаах те боловсролын тухай хууль шинжлэгдэх гээд те бага сургуулийн хүүхдүүдэд хэднэгдүгээр ангиас нь те одоо англи хэлийг үзүүлэх вэ гэдэг одоо саналын зөрчилдөөтэй асуудал үүсэж исэн. Тэгэхээр энэ асуудлыг одоо шийдвэрлэх явцад одоо манай сургуулийн хийсэн одоо хос хэлтэй хүүхдүүд маань одоо ерөнхийдөө англи хэлийг юм уу бусад гадаад хэлийг багаасаа сурах юм бол сэтгцэд нь бол одоо эрг нөлөө үзүүлдэг гэсэн юм судалгааны үр дүн гарсан байсан. Энэ судалгааны ажил бол одоо энэ одоо боловсролын тухай хуулийг батлагдахад одоо бага ангийн хүүхдүүд маань 3 дугаар ангиас хэл үзэх нь зүйтэй юм гэдэг шийдвэрт бас нөлөөлж исэн юм судалгааны ажил байж байгаа. Өөр жишээ байгаа юу? Өөр одоо жишээнүүд гэвэл бид одоо мэдж байгаа нөгөө дэлхийн хэмжээнд гарсан те пандемик те ковидын үед бол одоо хүмүүс гэр орноосоо ажиллах те ажилгүй болох ч байдаг юм уу те иймэрхүү олон асуудлууд үүссэн. Тэгэхээр энэ асуудлыг дараах одоо хүмүүсийн харилцаа, хандлага, тэ сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг дээр бол одоо сэтгэл судлалын, хандлагын одоо нэлээд олон судалгаанууд бас хийж үр дүнгээ өгч одоо биднээс олон нийтэд бол сурталчилж таниулсан байж байгаа. Танай сургуулийн багш судлаач болон оюутнуудад судалгааны уур чадвараа хөгжүүлэхэд нь ер нь хэрхэн тусалдаг вэ? За бид бол одоо судалгаа эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхийн тулд хамгийн суур бол одоо хүний нөөцөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тийм учраас одоо багш одоо суралцагчдаа хөгжүүлэх чиглэлээр тэ судалгааны арга зүйг эзэмшүүлэх сургалт хөтөлбөрүүдийг хичээлээр нь олгож, тусгайлсан одоо хөтөлбөрүүдийг багш нартай зориулаад судалгааны арга зүй, сургалтын арга зүйг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг. За нөгөө талаас бид бас нөгөө хамтын ажиллагааг нэлээд их хэмжиж ажилладаг учраас бусад одоо гадны судлаачдаас мэдлэг мэдээлэл авах ур чадвараа хөгжүүлэх тэр сургалт хөтөлбөрүүдийг бас өнөөдөр авч байна. За нөгөө талаас манай бас багш судлаачид өөрсдийнхөө одоо мэдлэг ур чадварыг олон нийтэд таниулах чиглэлээр те зөвхөн дотооддоо гэхгүй олон улсад бас одоо таниулаад судалгааны арга зүй, сургалтын арга зүйгээс таниулаад ингэ явж байгаа. Судалгааны үр дүнг танай сургууль энэ 5 сард олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна гэж байгаа юм билээ. Энэ талаарх ер нь дэлгэрэнгүй мэдээллийг та өгөхгүй юу? Өмнө нь ер нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдж байгаа юу? Хэрвээ зохион байгуулагдж байсан бол энэ хэд удаагийнх вэ? Гаднаас дээрээс нь хичнээн зочин оролцохоор байгаа вэ? Олон улсын судлаачид. За энэ жил бол одоо манай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маань одоо жил болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бол орлон улсын хэмжээнд зохион байгуулахаар анх удаага зохион байгуулагч байна. Тэгээ энэ олон улсын хурлын маань гол онцлог нь юу гэхээр нийгмийн асуудлыг шийдсэн салбар дундын
инновацийн асуудлыг бол хөндөж байгаагаар юм онцлогтой. Тэгээ бидний энэ одоо эрдэм шинжилгээний хуралд одоогоор 6 орны эрдэмтэн судлаачид өөрсдийнхөө одоо судалгааны үр дүн бүтээлээ хилцүүлэхээр ирүүлсэн явж байгаа. Тэгэхээр энэ жилийн тухайд бол энэ бол маш их онцлогтой. Манай сургуулийн зүгээс ч гэсэн бас их онцгой анхаарч өргөн одоо бүрэлдэхүүнтэйгээр энэ хурлаа зохион байгуулах гэдэг өнөөдөр ажиллаж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас ер нь хичнээн судлаач багш оролцож байгаа вэ? За манай сургуулиас бол одоо нийтдээ нэг 40 гаруй багш судлаачид маань өөрсдийнхөө судалгааны ажил бүтээлээ танилцуулж байна. За агсан төвшний магистр болон докторийн одоо суралцагчид маань бас өөрсдийнхөө бүтээлийг танилцуулахаар ирүүлээд одоо хянан магадлал хийгдээд бас явж байна. За бакалаврын түвшинд бас улсын хэмжээнд бас энэ зарлагдсан учраас бакалаврын түвшинд бас оюутнууд маань өөрсдийнхөө судалгааны ажлыг хэлэлцүүлэхээр бас ирүүлсэн гэж явж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд бусад сургуулиас яг энэ салбараараа юугаар ялгардаг вэ? Одоо их сургууль болгоно л нэг ийм хүмүүнлэгийн нийгмийн тэнхимтэй байдаг шүү дээ. Харин хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд бусдаас юугаар ялгарч онцгойрдог вэ? За өнөөдөр одоо нийгэм эдийн засаг тий одоо зөвхөн нэг салбар гэхгүйгээр одоо хэд хэдэн салбар хамтарсан тий салбар дундын за мэрэгжил дундын тий асуудлыг шийдвэрлэх ингэж хоорондоо хамтарч ажиллахын мэрэгцээ шаардлага үүсэж байгаа. За энэ ч одоо чиг хандлага бариад одоо манай сургуулиуд бол яг нийгмийн салбар, хүмүүнлэгийн ухааны салбарт одоо нийгмийн инновацаар манлайлах. За тэр ял дундаа нөгөө одоо өнөөдөр нийгэмд бизнесийн байгууллагад тий гадаад орчинд маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр яг тэр асуудлыг шийдвэрлэх үз бодиттой хэрэгжих үз энэ чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээ нөгөө талаас одоо сургалтын хөтөлбөрүүдээ бас хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүнлэгийн ухааны их сургууль нь бол манай төгсөгчид тий ажлын байран дээр очиод тухайн одоо байгууллагын асуудлыг тодруулж гаргаж ирээд тэр асуудал дээр ингээд зөвлөгөө тусламж авах гэдэг зөвлөх үйлчилгээ авч юм. За тэрийг бүр лавшруулад судлах, захиалах төсөлт ажлуудыг одоо бидэнд санал болгоод тэн дээр бид бас ажиллаж. Тэнгүүд бид нар тэр зарим нэг бодит кейсүүдээр цааш нь лавшруулж судалгаа хийгээд тэрийгээ одоо сургалтын хөтөлбөр дээр авч ашиглаж сургалтын хөтөлбөрөөс ингээд шинжилдгээр авсан юм онцлогтой. Судалгааны үр дүнг ер нь сайжруулахын тулд их сургууль үндэсний болон олон улсын хэмжээнд ямар хамтын ажиллагаа ер нь явуулдаг юм болоо? За бид бол дотоодын болон гадаадын тий маш олон их сургуулиуд, судалгааны байгууллагууд, за бизнесийн байгууллагууд тий төрийн байгууллагатай бол хамтарч ажилладаг. Тэгээ ялангуяа хамтын ажиллагаа бас нэлээд чухал учраас бид бас олон талт хамтын ажиллагааг бол дэмжиж ажилладаг. За нөгөө талаас манай сургуулийн зүгээс одоо судалгааны үр дүнг тий үр дүнтэй байлгахын тулд одоо тодорхой хэмжээний одоо санхүүгийн одоо тусламж хэрэгцээтэй байдаг учраас яг одоо энэ судалгааны үр дүнгээ бодиттой хэрэгжүүлэх үүднээс одоо судалгааны фондыг бий болгох тал дээр бол анхаарч ажиллаж байна. За нөгөө талаас мэдээж нөгөө багш боловсон хүчин за суралцагчдынхаа тэр нэг судалгааны арга зам дэвшлүүлэх тал дээр бас олон хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлээд дэмжиж бол ажиллаад явж байгаа. За нөгөө талаас манай багш судлаачтай суралцагчдын судалгааны бүтээл бол одоо олон улсын одоо хөндлөнгийн үнэлгээ бүхий те сэтгүүлүүдэд одоо хэвлэгдэж одоо олон улсад бас хүлээн зөвшөөрөгдөд бас явж байна. За манай багш судлаачдын эрдэмтэн судлаачдын бүтээлүүд маань бас одоо үр дүнгөө өгөөд те олон улсад иш татагдаад те ингээд ишлэгдээд явж байгаагаар бас бид бас үр дүнгээ харж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн судлаач багш нарын хөгжил ер нь ямар хуу төвшөнд явж байна? За судлаач бид аль болохоор л те нөгөө сургалт судалгаа гэдэг зүйл маань бол хосолж явах хэрэгтэй гэдэг одоо үндсэн зарчмыг бол баримталж байгаа. Тийм учраас аль болохоор л одоо багш нараа хөгжүүлэх за гадааддаа хамтын ажиллагаа одоо гэрээтэй байгууллага сургуулиудаараа дамжуулаад багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр бол анхаарч байна. Мөн өнөөдөр их сургуулийн багш нарт ер нь судлаачдад ямар бэрхшээл тулгарч байгаа вэ? Энэ асуудлыг ер нь хэрхэн даван туулаад явж байгаа вэ? Ер нь бол санхүүгийн асуудал энэ судалгаа хийхэд
эдийн засаг болон санхүүгийн асуудал маш их тулгардаг гэж ер нь судлаачид ярьд юм билээ. Тийм. Тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд бол одоо нэг эрдэм шинжилгээний байгууллагт бол судалгаа эрдэм шинжилгээний ажлыг бодиттой хэрэгжүүлэх явцад бол санхүүгийн бэрхшээл бол нэлээд тулгардаг. За тэр ч үүднээс манай сургууль бол одоо аль болохоор тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд хийгдэж байгаа судалгаа эрдэм шинжилгээний ажлыг бол дэмжиж дотоодоос санхүүжүүлэх ийм механизмыг бол одоо бүрдүүлээд хэрэгжүүлээд амжилттай явж байгаа. За нөгөө талаас бид бас одоо олон улсаас санхүүжилт авах гадагшаага одоо төсөл хөтөлбөрөөр амжилттай хэрэгжүүлэх олон улсад одоо танигдах чиглэлээр бас одоо анхаарч ажилтаад олон улсын төсөл хөтөлбөрүүд грант хөтөлбөрүүдэд бас одоо судалгааны төсөлт ажлуудаа бичиж илгээх байдлаар за зарим нэг нь бол амжилттай хэрэгжээ, зарим нэг нь бас одоо авч чадаагүй ийм асуудлууд бол байж байгаа. Тэр ч үүднээс ер нь бол сургууль өөрөөс судалгааны одоо ийм фондтай байх ийм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа учраас энэ чиглэл дээрээс анхаарч энэ чиглэлээ фондоо бүрдүүлэх тал дээр бас анхаарч шатараатай ажлуудыг бол хийгээд явж байна. Фондоо ер нь хэрхэн бүрдүүлдэг вэ? Ерөнхийдөө бид нар фондоо мэдээ сургууль өөрийн гэсэн төсөв байгаа эрдэм шинжилгээний ажил зарцуулах төсөв байна. За нөгөө талаас одоо Монгол улсаас зарлж байгаа шинжлэх ухааны технологийн сангийн төсөл хөтөлбөрүүдэд одоо бид нар одоо багш судлаачдынхаа бүтээлийг пропозал байдлаар илгээж тэндээ санхүүжилт татах. Тэгэхээр нөгөө судалгааны баг маань хэрвээ санхүүжилттэй амжилттай татах юм бол өөрөөсөө санхүүжуулаад ингэ явж байгаа. Хүмүүнлэгийн ухааныг ер нь төгсөж гарч байгаа төгсөгчд ер нь судалгааны талаар бас тодорхой ойлголттой болоод төгсдөг гэж болох уу? Тий. Ялангуяа нөгөө агсан төвшөнд магистрийн төвшөнд, докторийн төвшөнд бид илүү их одоо нөгөө судалгааны арга зүйг нь сайжруулах чанарын судалгаа, тоон судалгаа гэх мэтчлэн судалгааны арга зүй хичээлүүдийг бол төлхөө орж одоо эзэмшүүлэх тал дээр бол анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж одоо суралцагчд маань зарим нэг нь бол айгүй сайн туршлагатай тэгс мөртлөө яг нэг судалгаа хийх одоо арга зүй олохгүй байх. Тэгэхээр энэ чиглэл дээр бид нар онлайн болон практик байдлаар бол чиглэлүүлээд одоо хичээлүүд ороод явдаг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд хүмүүнлэг гэдэг нэртэй яг энэ нэрийн дор хүмүүнлэг нийгмийн судалгааг ер нь хэр явуулдаг? Дээрээс нь судалгааны үр дүн ер нь ямар хөө байгаа вэ? За бид нөгөө улсдаа яг нөгөө хүмүүнлэгийн чиглэлээр хөтөлбөрүүд санал болгодог гадаад хэл гадаад хэл шинжилгээлийн чиглэлийн одоо хөтөлбөрүүдийг санал болгоод яг энэ чиглэлийнхээ хүрээнд бол бас олон сонирхолтой судалгааны ажлуудыг бас хийж исэн. Тэгэхээр нөгөө түрүүн бас дурдлаа бага насны хүүхэд хэддүгээр ангиасаа гадаад хэл сурах боломжтой. За нөгөө талаас одоо нөгөө хэлний одоо олон хэл одоо англи хэл, хятад хэл, япон хэл гэдэг юм. Энэ одоо олон хэлний одоо суур ойлголт тэр маань одоо нейро сэтгэл судлалтай хэрхэн холбогдож явах боломжтой. За нөгөө талаас одоо энэ олон гадаад хэлний хэлбэрүүд нь компьютерийн шинжилгээ ухаантай бас хэрхэн яаж хослоод явж байгаа гэдэг чиглэлээр бас манай багш судлаачдаа судалгааны ажлуудаа хийгээд явж байгаа. За одоогоор манай сургууль дээр хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр U-Translate гэдэг програм бол хөгжүүлээд одоо судалгааны ажлын үндсэн дээр гарцсан ийм програм байж байгаа. За энэ хүү програм нь яаж юм гэхээр офлайн орчинд одоо гадаад хэлийг одоо хиймэл оюун ухаанд түвшиглээд одоо орчуулах их маш олон хэл рүү хөрвүүлэх ийм орчуулгын програм маань хийгдсэн. За дотооддоо бол ашиглаад ингээд хэрэглээнд орсон ингээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн бас мэдж байна. Өнөөдөр одоо дэлхийд дахинд одоо хиймэл оюун ухаан гэдэг зүйл бол одоо бүх салбарт ингээд ороод ирчихсэн. Хэрэглээнд орцсон. Бид нар өдөр тутамдаа ашиглаад явж байгаа. Тэгэхээр яг түүнтэй адилхан бид бас хиймэл оюун ухаан маань манай одоо бас тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдтэй судалгаатай бас хэрхэн холбогдож байна гэдэг дээр бас анхаарч одоо U-Translate гэдэг одоо энэ орчуулгын програмыг бол хийгээд судалгааны үр дүнгээ үзээд бас ингээд туршилтын байдалтай ингээд явж байгаа. За нийгмийн чиглэлийн судалгааны ажлууд бол нэлээд бас хийгдэж байна. За манай багш судлаачид маань өөрсдийнхөө суралцагчтай хамтраад нийгэм рүү чиглэсэн
одоо нийгмийн сайн сайхны төлөө одоо ажлууд хийж байна. Тэгэхээр зөвхөн одоо судалгааны ажил гэхгүйгээр те нийгэм рүү чиглэсэн төсөлт ажлуудыг бодтой хэрэгжүүлээд үр дүнгээ ингээ оюутнууд маань ингээ үзээд тэндээсээ урамшаад те одоо нийгэмд маш олон асуудал байдаг юм байна. Сайн улсын аян те тухайлбал орж ирж байна. Тэгэхээр ингээд яг нөгөө хичээлээ үзээ зөвхөн одоо хичээлээр онл судлаад явах биш. Яг практик дээр гараад бид нар тэрийг ингээ бодтой хэрэгжүүлэх гэх маш олон асуудлууд тулгараад байгаа учраас тэр асуудлуудыг те баг багаар шийдвэрлээд одоо төсөлтийн ажлуудыг хийгээд бас үр дүнгээ өгөөд оюутнууд манаас урамшаад те гоё ажлууд хийгдэж явж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын тэнхим ер нь сүүлийн үед маш их элсэл цайтай оюутнууд их элсдэг болсон гэсэн. Энэ ер нь сэтгэл судлал манай улсад ер нь хөгжиж байгаагийн нэг шинж мөн болов. Сэтгэл судлалын салбар нэлээд эрчтэй хөгжиж байна. За энэ бас нөгөө талаасаа нөгөө хөгжингөө орны хөгжил маань бас те бас ингээд бусад орн руугаас чиглэж одоо сэтгэл судлалын салбар маань бас нэлээд эрчтэй хөгжиж. За энэ хөтөлбөрт хэлж байгаа хэлсэгчдийн тоо маань бас нэлээд нэмэгдэж байна. Тэгэхээр мэдээж одоо энэ нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй хүн болон одоо сүүлийн үед ярьдаг болооч нэг сэтгэл зүйн асуудалтай болцсон байна. За нөгөө талаас одоо улсын маань бодлого усын чиглэл рүү нэлээ чиглэж байна. Одоо ялангуяа нөгөө одоо дунд сургуулиудад дор хаяж нэг сэтгэл зүйч байх хэрэгтэй гэдэг ийм нөгөө бодлогын чиглэл гарцсан байгаа учраас сэтгэл судлалын салбарынаас эрчтэй хөгжиж энэ чиглэлийн одоо хөтөлбөрүүд хөгжиж байна. Энэ чиглэлийн судалгааны ажлууд бас нэлээ эрчимтэй хийгдэж тэ маш олон чиглэлээр судалгаа их орон зай бас одоо энэ сэтгэл судлалын салбарт бас хийгдэж байна. За тэр чимжээрээ би түрүүн бас дурдлаа тий. Бид бол нөгөө нейро сэтгэл судлалыг бол тэргүүлэх чиглэлээ олгоод бусад салбаруудтайгаа хослуулж судалгааны ажлуудаа бас хийгээд эерэг сэтгэл судлалыг бас судлаад тий. Яада хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаанууд, за хэрэглэгчдийн шийдвэр гаргалтын судалгаанууд, за нөгөө талаас одоо хэрэглэгчдийн хандлагын судалгаа зэргийг бол судлаад ингээд бидний урилгыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Урьж оролцсоноос та бүхэндээ баярлалаа. Төв цэг зочны хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн судалгаа инновацийн албаны дарга хатагтай Одон Чимэг оролцлоо.